Зиаг рекордны хэлсэн. 12 сарын 15-ны вебинар болж байгаа. Тэгээд өчигдөр болонгийн вебинарыг бид нэр хоёр тасалж бичээд тэгээд ерөнхийдөө бол эхний хэсэг нь болохоор YouTube дээр тавигдаад тэгээд яг арилжааны хөлбөртэй холбоотой хэсгүүд нь манай вебинар уншигчдын ерөнхийдөө харагдах байдлаар тавигдах байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн постн дээр бид нэр NFT market-тэй холбоотой ярилцаад мэдээж макрот холбоотойгоо юмнууд ерөнхийдөө бас бичсэн. Тэгээд David Sachs гэдэг энэ хуучин PayPal-ийн хамгийн анхны CTO байсан. Тэгээд одоо энэ яа нэртэй лээ. VC үүсгэн байгуулагч. Тэгээд All In гэдэг подкастын хостууд нэг энэ юуны ACC-гийн chairman болж магадгүй юу лээ. Тийм crypto AI хариуцсан комиссийн одоо дараа маягийн нэг тийм ажил дээр бууж магадгүй гэж ярьжсэн. Тэгээд ACC-гийн бас chairman болох гээд байгаа. Түн би андуураг бол Paul гэдэг нэртэй хүн байх шүүсэн. Тэр бас нэлийн криптод ээлтэй ийм хүн байсан. Тэгээ яг хуу өнгөрсөн 7 хоногийн яг энэ макро толгойд хэсэг тэр юу ерөнхийдөө хүмүүст ойлгох гэж зорьсон бэ гэхээр ерөнхийдөө крипто тохиолдож болох хамгийн буулгацтай тохиолдож байгаа. Ягаад гэвэл capital gain tax-ыг биткойн дээр байхгүй болно гэдэг маань ерөөсөө крипто зах зээл дээр тохиолдож болох хамгийн буулгач мэдээ. Тэгээд крипто зах зээлийг бий болсноос хойш ер нь Америкийн буюу дэлхийн хамгийн том эдийн засаг өнөөдөр криптог мөнгө гэж хүлээн зөвшөөрнө, capital gain tax байхгүй болно гэдэг бол энэ бол бүр бонд, хувьцаа интерес хүртэл илүү тийм давуу эрх идэлх юм устаа өөр төрлийн asset болж хуурж байгаа ийм үйл явдал болж байна гэсэн үг. Тэгээд энэтэй холбоотойгоор энэ бол маш том буулмагт илтгэл гэж би бол харж байгаа. Мэдээж макрот холбоотой эрсдлүүд байгаа, эдийн засгийн хямрал энэ гэсэн яриануд байгаа. Гэхдээ нэг инээдтэй юм нь болохоор макро судлах тусам юу мэдээд байгаа юм шиг мэдэхгүй юм шиг ийм нөхцөл байдалд ороод идэг. Тэрний юу гэхээр 23 он хямрал болно гэж яриадсан, 24 он хямрал болно гэж яриадсан, 22 он хямрал болно гэдэгс нөгөө хямралны хідэж болоогүй. Тэгэхээр яг хуу ямар зах зээл дээр уналт маань болохоор нэг бол доошоо унаад, нэг бол хөндлөн зүгээр өсөлт үзүүлэх, уналт үзүүлэхгүй ерөнхийдөө нэг тийм хөндлөн байдлаар одоо flat буюу тийм sideline яваад ерөнхийдөө одоо correction орж иж болдог. Яг Америк эдийн засаг яг нэг тиймэрдүү байдлаар correction орж ирээд бутаас сэргэж гин үгүй юу гэсэн юм хардгууд бас ерөнхийдөө төрж байгаа. Гэхдээ энэ дэр бол үргэлжлүүлээд ярилцсан. Тэгээд David Sachs маань DYDX-ийн хөрөнгө оруулагч юм байлээ. Тэгээд DYDX минтэй холбоотойгоор нэлээд өссөн. Бид нэр мужуутай болон дээр би 12 15 байхад нь ерөнхийдөө бол DYDX-ээс болж байна гэж ерөнхийдөө санд болгож ирсэн. Тэрнээс хойш 2x хийсэн байгаа. Тэгээд Solana-гийн ETF-ийг deny хийсэн буюу reject хийсэн юм идэ гарсан. Тэгээд энэ маань гэрэгэнслэр явахаас хийсэн ажлуудын нэг байгаа. Яг уу гэнэ хоо орлохгүй нэ. Gmail асуудал нэ яг макро шинжилж динийг Rosenberg гэдэг хүн байдаг. Тэгээ Rosenberg маань ерөнхийдөө бол нэг юм Lament of a Bear буюу сүүлийн 2 жил эдийн засгийн хямрал болно гэж нэлийн хүчтэй өөртөө нэлийн өндөр ихтгэлтэйгээр таамаглаж ирсэн макро эдийн засгийн хувьд болохоор өөрөө буруу байсан ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд тэгээ цаашдаа юу бодож байгаа тал дээр юм бичиж юм байцсан. Тэгээд яг хуу товчлох юм бол юу гэж яриад байгаа гэхээр яг нийт эдийн засаг макро дээр өөрчлөлт ороод ирж байна. Энэ хүү өөрчлөлт маань юунаас холбоотой вэ гэхээр хиймэл оюун ухаанаас болоод дараагийн ерөнхийдөө productivity буюу бүтээмж өсөх энэ хүү ерөнхийдөө технологийн том хөвсөлийн харахгүй муу юм шиг байна гэдэг нэг иймэрхүү буултыг ерөнхийдөө хийж илээ. Тэгээд яг хуу энэ асуудлаар бид нар мөлжөөтэй болон жил гарангуйс ярьж байгаа учраас та хэд нөө сонсоод нэг гайхгүй бах. Гэхдээ макро шинжээчдийн дунд тэр ч айгуу тийм мундаг олон жилийн зах зээл дээр айгуу амжилттай явж ирсэн шинжээчдийн нэг маань өөрөө бас ингэж буруу байсан байна гэдэг тэр өөрийгөө хүсэж зөвшөөрснөөр нэг тийм өрмөц гэх юм уу зүйл боллоо гэж харж байна. Содо гараар өгсөн асуугаарай. Тэгээд NFT дээр нэг юм пингвиний NFT тийм дээр байгаад байдаг шүү дээ. Нэлээд popular. Тэгээд энэ маань Pengu гэж зоос гаргаж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь зоосоо Ethereum дээр гаргахгүй, эсвэл Ethereum layer 2 дээр гаргахгүй, Solana дээр гаргаж байгаа нэг сонирхолтой байсан. Тэгээд яг хөө энэ YouTube ч нөхөр энэтэй холбоотойгоор Flow гэдэг NFT зориулсан блокчейн маань нэлээд хол явах болов гэдэг иймэрдүү таамаг гаргасан. Тэрний талаар ерөнхийдөө бол ярьсан. Pudgy Penguin гэдэг юм төсөл ахгүй. Тэгээд Flow блокчейн дээр нэлээд боловсруулж магадгүй видео хийсэн байсан. Тэрнийг ерөнхийдөө бол энэ танилцуулсан. Planosaurus гэдэг энэ NFT Pengu-гийн airdrop авч магадгүй гэдэг мэдээлэл гарсан. Энэтэй холбоотойгоор хаясан нэлээд өссөн. Тэгээд энэ мэдээллүүдийг бас
хүргэсэн байгаа. Таад маань өөрсдөө сонирх юм бол харж болно. Бид нар Magic Eden дээр зоос гарахыг бол угаасаа мэдчихсэн удсан. Тэгээд сайхан клейм хийж болсон 2 хоногийн өмнө 3 хоногийн өмнө ямарч байсан гарсан. Famous Fox гэдэг төсөл төр би бол үргэлжлүүлсэн bullshit crypto төр байдаг холбоотой хэдийнүүд бол ярилцсан байгаа. Тэгээд нэлийн алгасаад Avergo-гийн тайлан дээр арилжааны хөлбөр ерөнхийдөө санал болгосон. Тэгээд энэ маань гайхалтай зүг биш таарсан. Би бол 200 авахгүй болоо гэж бодоод 200 дээр календараас бид авсан байсан чинь тэр маань бургацсан. Зүгээр 200 дээр шууд call авсан байсан бол энэ маань 20-25x ерөнхийдөө бол мөнгөө нуглах юм опшн арилжааны хөлбөр ерөнхийдөө байж таарсан. Хувьцаагаар авсан хүн байсан бол 20% ашиг, доорож 25-28% ерөнхийдөө ашиг хийх боломжтой. Ийм арилжааны хөлбөрийг өнгөрсөн 7 хоног бас танилцуулсан. Тэгээд энэгээр яг YouTube-ээр үзэж байгаа хүмүүс байх юм бол бид нэр мөнчөртэй болон нэр юм ерөнхийдөө үргэлжлүүлсэн айгуу тийм өндөр магадaltaй дуудлуудаа сүүлийн үед айгуу сайн хийж байгаа гэдгээ хайх гайхуулаад тэгээд өнгөрч байгаа. За энэ бол юм. Энэ 7 хоног дээр болохоор бид нэр 18-нд FOMC meeting аа. Тэгээд Төв банкны ерөнхийдөө бол 25 basis point-оор бодлогын хөв бууруулах байхаа гэдэг ийм хүлээлт бол дээр байгаа. Тэгээд өнөөдөр бүтэнсэн өдөр биткойн 106,000 хүрээд сар батаа жоохон унжаа шиг ямар ч хэлсэн 106,000 хүрээд дахиад all time high хийснээрээ дахиад маань инфляцийн Төв банкны ерөнхийдөө бодлогын хөв бууруулахаас өмнө өөрчлөлт өсөж байгаа буюу Төв банк маань үргэлжлүүлэн ерөнхийдөө dovish tone-тэй байх юм болов гэдэг ийм хүлээлттэй байна гэж бол цацал хараад иж магадгүй. Нөгөө талаасаа миний нөгөө яриад байгаа яг энэ Америкийн улс төртэй холбоотой бусад банктай холбоотой асуудлууд нь крипто төр буулж байна гэдэг энэ хүү байр суурь маань бол хэвээр байгаа. Тэгээд надаас гарч байгаа болд ерөөхдөө том таамаг маань юу вэ гэхээр би магадгүй Трампыг ерөөхдөө болохоос өмнө биткойн 150,000 руу явж магадгүй гэдэг таамаг гаргаад байгаа мэдээж миний буруу гэж болно. Гэхдээ биткойн дээр ямар ч гэсэн буулж байгаа гэдэг бол илэрхийлж байгаа. Тэгээд Oaktree-гээс өдөрлийн нэг юм хүүхэн тайлан гаргаад байна. Тэгээд тэр тайлантай холбоотой хэдэд асуудлууд ерөнхийдөө ярилцсан байсан. Тэгээд товчлолтууд ингээд энд хүргэж бичсэн. Тэгээд Трампын эдийн засгийн бодлого ерөнхийдөө Америк эдийн засаг хоёр үргэлжлүүлэн ерөнхийдөө хүчтэй байгаа бондын хөв өндөр байлгах ерөнхийдөө нөхцөл бүрдүүлж гэнэ гэдэг нэг юм бичсэн. Би энэ ихтэй ойлгомж өгөл бичсэн шиг байна. Нэг төвлөрөө. Гол айдын юу вэ гэхээр Америк эдийн засаг үргэлжлүүлэн хүчтэй байх юм бол инфляц сансан шиг унахгүй бол урт хугацааны бондын хөв маань үргэлжлүүлэн өндөр байх буюу урт хугацааны бондын ханш маань үргэлжлүүлэн ерөнхийдөө одоо тийм жоохон дарамттай байх юм уу гэдэг нэг ийм их таамаг гаргаж байгаа. Гэхдээ би энэ дээр бол мэдэхгүй байна. Яг тэр урт хугацааны бондын хүүг таамаг хэлбэл бол айгүй хэцүү. 2025 оны 6 сард ерөнхийдөө дуусах хугацаатай бид нэр урт хугацааны бондын арилжаануудыг бид нар бол бүлжүүлэлт болныг санал болгож ирсэн. Тэгээд үргэлжлүүлэн би бол тэр арилжаанууд бол барьж байгаа. Ягаад тэгэхээр яг энэ дээр бол би бол макро эдийн засгчдыг яг тэгж батгаатай айгүй сайн таамаглаж чадна гэж бодохгүй байгаа. Ягаад тэгэхээр Elon Ramaswamy орж ирээд Doge буюу government efficiency office blah 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 гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэр нь яг үнэхээр төсвийн алдагдлыг бууруулад Америкаас гадуур ерөнхийдөө бусад хөгжингүй орнуудад ерөнхийдөө эдийн засгийн хямрал болох юм бол миний бодлоор доллар хүчтэй, инфляц бага, Америкийн эдийн засаг үргэлжлүүлэн бусад орнуудтай харьцуулаад хүчтэй байх юм нөхцөл байгаа гэж би бол хараад байна. Тэгэхээр тэр утгаараа бондын хүн дээр бол надад хүчтэй бодол байхгүй, би бол илүү буулш байсан илүү сейф гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр нэг талаас эдийн засгийн хямрал маань бидний криптотой холбоотой, хувьцаатай холбоотой багцад хамгийн том эрсдэл авчирч болох үст тийм эдийн засгийн нөхцөл байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөхцөлийг бид нэр хайж хийх буюу тэрнээс хамгаалахын тулд багтаалыг зүгээр шортлохгүйгээр бидний хийж бол хамгийн энгийн арилжааны хөлбөр маань юу вэ гэхээр зүгээр бондон дээр буулж байх. Ягаад тэгэхээр хэрвээ эдийн засгийн хямрал болох юм бол урт хугацааны бондыг хүн унах нь ойлгомжтой. Урт хугацааны бондыг хүн унах юм бол бондын ханш өсөх нь ойлгомжтой. Тийм учраас бондон дээр ерөнхийдөө буулж байх юм бол илүү сейф гэж би бодоод байгаа. Тэгэхээр нэгсэн нэрвс үг гэхээр бондон дээр бид нар буруу байлаа гэж бодъё. Бондон дээр буруу байх юм бол бид нар нөгөө талдаа юун дээр зүг байх вэ гэхээр хувьцаа болон крипто дээр зүг байна. Тэгэхээр энд бондон дээр алдсан алдагдлаа хувьцаа болон криптогоор угаасаа 100% нөхөө тэрнээс илүү мөнгө хийгээд явах боломжтой учраас энэ төрлийн багцын бүрдүүлэлт нь илүү миний хувьд бол эрсдэлээ хаалт талаас илүү зүг санагдаад байна. Эрүүл мэндийн салбарын өсөлт ерөнхийдөө цаашдаа үргэлжлүүлэн хүчтэй байх төлөвтэй байна гэдэг нэг юм
бас нисэг оруулсан байсан. Тэгэхээр дараагийн 25 жилийн дотор Америк дахь 65-аас дээш насны хүмүүс маань нэгсэндээ яг 65-аас дээш насных нэг бид нар өндөр насны буюу төсвөл гарах насны хүмүүс гэж үзэх юм бол энэ төсвөл гарах насны хүмүүсийн тоо маань 25 саяар нэмэгдэх юм байна гэдэг ийм тооцоолыг бас гаргасан байсан. Тэгээд энэтэй холбоотойгоор мэдээж эрүүл мэндийн салбар маань үргэлжлүүлэх хүчтэй өсөх юм байна гэдэг ийм тамга гаргасан. Тэгээд мөчөртөө бол нэр санаж аваад бид нар эрүүл мэндийн салбар дээр нэгэн олон хугацаанд дээр бид нар буулж байгаа. Тэгээд хэд хэдэн ерөнхийдөө хугацаанд дээр бид нар буулж бэтүүдийг тавьсан. Та нар өмнөх сурлууд онцсон бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр тэдгээр маань тааштай айгуу тийм өндөр магадaltaй арилжаанууд байх болоо гэж бол бодож байгаа. Тэгээд ковидтэй холбоотойгоор ковидын дараа ерөнхийдөө инфляц өсөд тэрнтэй холбоотойгоор Төв банк маань мэдээж бодлогын хүүгээ хүчтэй өсгснөөс болоод моргежийн хүү маань аяг өссөн. Тэгээд ипотекийн зээлийн хүү маань өссөнтэй холбоотойгоор үйл хөдлөлийн салбар тодорхой хэмжээний эрсдлүүд болон хямралууд ерөнхийдөө хямралын шинжтэй ерөнхийдөө дүр зургаар харагдсан. Тэр маань хамгийн их юунд харагдсан бэхээр офисын байрлалууд commercial buildings буюу одоо энэ бизнесийн арилжааны ерөнхийдөө энэ үйл хөдлөлийн салбарт бол илүү хүчтэй мэдрэгдсэн. Тэгээд үйл хөдлөлийн салбар маань буцаас хэрэгжиж магадгүй гэдэг ийм хэсэг энэ дээр өгч бол оруулсан байлээ. Санаж байгаа бол 7 хоногийн өмнөх байна уу, тэрний өмнөх байна уу, 2-7 хоногийн өмнөх репортон дээр бид нар хэд хэд ерөнхийдөө үйл хөдлөлийн гэдэг popular YouTube channel-ууд дээр бол үйл хөдлөлийн салбар бол одоо унжина гэдэг иймэрхүү яриануудыг ярьсан байсан. Ягаад гэвэл хүмүүс сарайхан төлбөрүүдийг төлж чадахгүй байна. Тэгээд юу гэдэг нөгөө дампуурда зарлаад төлбөр төлөх чадваргүй болж байгаа хүмүүс ерөнхийдөө байгууллагын тоо олон болт гэдэг иймэрхүү датануудыг ярьж ирсэн. Тэгээд бас түүхтэй. Ягаад тэгэхээр жилийн өмнө тиймэрхүү юмнууд яригдчихсэн, 2 жилийн өмнө тиймэрхүү юмнууд яригдчихсэн. Яг айл удаа дээр үнэхээр тэр маань зах зээл хүчтэй нөлөөлж болох юм бэ гэдгийг бол бид нар хийлгэхэд хэвчээ. Надад байгаа таамаг юу вэ гэхээр демократик нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд 20 гаруй сая хууль бус таргаалтыг Америкт авчиад бүгдээрэнд нь үнэгүй байсаа энэ төр өгөөд эсвэл ямар нэгэн байдлаар тусламжтайгаар төрөөс санхүүжилттэйгээр байранд оруулсан. Тэгэхээр тэдгээр улсуудын бүгдээрийнх санхүүжилтийн зохис байгаад дээрэс нь хэдэн саяараа ерөнхийдөө Америкээс эргүүлээд хууль гаргахын процесс явуулах юм бол миний бодлоор үйл хөдлөлийн салбарт нөлөөлөх боломжтой. Яг энэ өнцгөөс нь юусаа харж байгаа макро эдийн засгч байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ өнцгөөс нь хараад магадгүй үйл хөдлөлийн салбар дээр уналд орж ирэх магадлал айгүй өндөр юм байна гэдэг талаас нь бол харж байгаа. Трампыг ерөнхийлөгч болоод ажиллаж хийж эхлэхээр тэр 2025 онд би бол үйл хөдлөлийн дээр бол жоохон бээрж талдаа хандж байгаа. Ягаад тэгэхээр зөндөө олон байрнууд тэртэргүүд их чинь мөнгөнд төлөгдөд явж байгаа юм бол тэднэр байхгүй болчих юм бол хоосон байрнууд их болчих. Хоосон байрнууд их болох юм бол хоорондоо түрээсийн бизнесүүд маань өрсөлдөө түрээсээ бууруулаад эхэлж чинь түрээс маань өөрөө үйл хөдлөлийн хамгийн гол орлого учраас хүлээгдэж байгаа орлого нь буурчих юм бол нэг үйл хөдлөлийнхаа ханшид ерөнхийдөө өсвөргөөр нөлөөлөх юм болов гэдэг над нэг юм тамга байгаад байгаа. Ямар ч гэсэн 25 онд яахыг харъя. Тэгээд бид нар ямар нэг үйл хөдлөлтөй холбоотой арилжаа хийдэг учраас бидний хувьд бол нэг тийм яг гол бидний хийдэг арилжаанд нөлөөлөх үгүй юу гэдэг асуултанд л аягүй санаа. Одоо чинь крипто сүргээр нөлөөлөх үү? Бусад бидний авсан хугацаанд сүргээр нөлөөлөх үгүй юу гэдэг асуулт нь бол хамгийн сайн. Хятадын зах зээл төрийн дэмжлэгээс болоод сэргийх боломжтой гэдэг нэг иймэрхүү хэсэг оруулсан байсан. Тэгээд би болохоор нэг хөргөн урт бичсэн байсан нэг уртан ч сайсан блогийг ерөөдөө товчлоод энд оруулаад тэгээд картуудыг оруулчихад байгаа байхгүй. Та хүсэх юм бол өөрсдөө англи дээр уншиж болно. Тэгэхээр хятадын төрөөс сүүлийн 14 жилд анх удаага мөнгөний бодлого нь өөрөө зөөлөн бодлого явуулж байгаа. Тэгээд би андуураг бол мөнгөний зөөлөн бодлого, сангийн хэлэх бодлого гэж монгол хэл дээр ярьдаг баг. Тэгээд яг уу тэр нь юу хэлж байгаа гэхээр зүгээр л төрөөс илүү дэмжлэгтэй байна, зах зээлийг илүү дэмжих сонирхолтой байна гэсэн санаа гэж харж байна. Хятад миний бодлоор Америкийн Төв банк пивот хийгээд бодлогын хүүгээ бууруулахыг хүлээж гисэн. Тэгээд угаасаа сайн бууруулж эхлэнгүүт нь 9 сар бууруулж эхлэнгүүт угаасаа баба энэ айгу хүчтэй өссөн шүү дээ. Тэгээд одоо миний бодлоор Америк дахиж бодлогын хүүгээ нэмэхгүй учраас хятадын хувьд эдийн засгийн ерөнхийдөө дэмжиж үйл хөдлөлийн салбараа дэмжиж дээрэс нь хувьцаатай холбоотой зах зээлээ дэмжиж ингэснээрээ дамжуулаад гаднаас ерөнхийдөө өөрсдийнхөө доллар татаж оруулж ирэх чадвараа өсгөхий гэдэг нь иймэрдүү бодлоготой байж магадгүй гэж би бол хардаад байна. Тэгээд хөрөх үнэс цаас буюу convertible bond-ийн ерөнхийдөө хэмжээ нийлүүлэлт айгүй өндөр байна гэдэг нэг юм дараагийн датаг харуулсан байсан. Эдний хувьд нэг өөрсдөө айгүй bond дээр арилждаг учраас энэ bond-ын зах зээл дээр анхаарал хандуулдаг юм байна л та. Тэгээд та санаж байгаа чинь MicroStrategy convertible bond гаргаж байгаа.
биткойн зах зээл дээр судалж аваад байгаа. Сүүлийн 10-20 жил ерөөсөө ашиггүй ажилласан юм сонир технологийн сургаггүй компани баггүй MicroStrategy. Тэгснэ нөхдүүд яадаг вэ гэхээр одоо чинь хувьцаанд $400 байх юм бол хэрвээ манай хувьцаа $600 дээш даваад гарчих юм бол та нар ингээд энэ биднэрт зээлсэн мөнгөө бэлэн мөнгөөр авахын оронд зүгээр манай хувьцаа $600 авч болно гэдэг нэг ийм давхар нөхцөл ерөнхийдөө бондон дээр нэмэгдэг гэсэн. Тэгээд тэр бондон дээр нэмээд convertible bond-о маш бага хүүтэй зээл ерөнхийдөө босгочих гэсэн үг байхгүй. Тэгээд айгүй бага хүүтэйгээр зээл аваад бараг тэр чинь хүүгүү зээл болчих жоо. Ягаад гэвэл нөгөө convertible буюу тэр нэг хөрвүүлж болох тэр option дээр нь ерөнхийдөө хүмүүс худалдаа хийж нэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг талаасаа яг схемийг харах юм бол out the money call option хүмүүс худалдаж авч байгаа айгүй төстэй. Тэгээд баланс дээр биткойн өсөх юм бол балансан дээр байгаа биткойных нь ханшин өснө, capital gain нь өснө. Тэгээд эргүүлээд нөгөө компанийн үнэлгээ нь өснө. Компанийн үнэлгээ нь өсөд энэ схемийн сайн явчихгууд нь яг хөө гэхээр дахиад бонд гаргаад дахиад биткойн аваад гэдэг нэг ийм сонин Ponzi scheme шиг юм болоод байгаа байхгүй. Тэгээд биткойн өсөж байгаа тохиолдолд энэ Ponzi scheme үргэлжлүүлэн ажилласан зүгээр айц цэг дээр очиод market seller хитрхи их олон биткойн аваад хитрхи их өөр тавиад энэ схем нуурах вэ гэдэг нь аягүй санаа. Тэр ямар ч юм юу гэдэг төгс юм шиг алдаатай ч юм шиг одоо тоглоомоор ярих юм бол нөгөө cheat code хийгээд ямар ч асуудалгүйгээр нөгөө нэг зовж олдог одоо жишээ нэг тийм тоглоомын currency-г ингээд олоод идэх шиг тийм бодит мөнгийг ингээд тийм энгийн байдлаар айгүй олон тэрбум ашиг хийгээд байгаа энэ схем нь ерөөдөө дандаа үргэлжлэх боломжгүй л тийм. Тэгээд энэ хаана очиод дуусах юм бүү мэд. Тэгээ MicroStrategy бол айгүй сонирхолтой бид нар анхаарал хандуулах зүйлүүдийн нэг маркет бол энийг ойр хугацаанд дуусна гэж яриад байгаа. Миний хувьд бол үгүй. Энэ дахиад үргэлжлэх байх MicroStrategy магадгүй одоо байгаагаас дахиад хэд дахин баян тэгээд баг хүүхэнд хамгийн genius хүмүүс энэ төр гэдэг энэ сэтгүүл энэ төр гараад хэлэхээр магадгүй энэ бабл харах гэж би бодоод Wall Street Journal дээр чинь яг энийг бэлдэж байхдаа China moves to Trump-proof its economy гэдэг ийм артикл чинь бичсэн. Тэгээд артиклийн гол санаа нь болохоор юу гэхээр үйл хөдлөлтийн салбар дээр дахиад ерөнхийдөө дэмжлэг үзүүлнэ. Тэгээд хангалттай ерөнхийдөө бол санхүүжилтүүдийг оруулж ирнэ гэдэг нэг юм юм яриад байгаа. Тэгээд хятадын шинэ жил болохоос өмнө хятад яг энэ эдийн засгийн нэлээд хүчтэй дэмжих болов гэдэг бас энэ таамагуудыг шинэ жилснээр бас гаргаад байгаа юм билээ. Макро дээр ажлуудын дата сүүл жоох өсөж гараад ирсэн. Маркетинг датаны дараа жоох унж байгаа. Тэгээд өдөр буцаас иргэсэн ерөнхийдөө бол тэгээд initial claims дээр 260,000-аас ерөнхийдөө дээшээ гарчихгүй бол миний бодлоор зах зээлүүд энийг бол яг сүртэй bearish гэж хүлээж авахгүй байх гэж бодож байгаа. Тэгээд 2000 оны .com bubble-тай хүмүүс энэ удаагийн маркет өсөлтийг айгүй их тийм зөөрлөж ерөнхийдөө адилтгаж хараад байсан. Гэтэл нөгөө яг цаадах яг индексүүдийг харах юм бол яг 2000 оны шиг тийм bubble биш юм байна гэдэг нэг иймэрдүү дүү зургийг бол эндээс бол харуулж байгаа. Энэ бас надад сонирхолтой санагдсан. Seasonality харах юм бол 12 сар ерөнхийдөө 60% өсөлттэй 40% уналттай байт юм билээ. Хамгийн өндөр өсөлттэй өндөр магацтай гэдэг сарууд байна. 5 сар, 7 сар, 11 сарууд байт юм байна. Тэгээд 12 сар маань явж ирсэн 60% өсөлттэй байдаг бол 1 сар маань болохоор хөвчлэн 50-аас илүү хувийн уналттай байдаг ийм сар байдаг юм байна. Тэгээд энэ сонирхолтой санагдлаа. Тэгээд 2008 биш. Энэ 2000 тэгээд 1980 онд зах зээл дээр хамгийн өндөр market cap-тай буюу хамгийн өндөр үнэлгээтэй 7 компани нийт зах зээлийн эзлэх хувийг ерөнхийдөө харьцуулсан юм чарт байгаа байхгүй. Тэгээд энэ чартыг харах юм бол 2000 он 1980 онтой харьцуулах юм бол одоо өндөр хэмжээнд бол харахаа очоог байгаа байхгүй. Тэгээд Mag 7 гэдэг нь нөгөө Magnificent 7 гэдэг 7 компани бид нэр яриад байгаа. Facebook, Netflix, Google, Amazon, Tesla тэгээд би нэрмийн давталцаад хэлсэн байж магадгүй ямар ч гэсэн ингээд 7 компани байгаа. Тэгээд энэ хүү 7 компани маань одоогийн байдлаар нийт зах зээл дээр 2.5% нэгдсэн юм байна л та. Broadcom орж ирээд баг Magnificent 8 замч болж магадгүй юм. Тэгээд нийт $1 үнэлгээтэй компани бас болж хувирсан байгаа. Тэгээд энэ өнцгөөс нь харах юм бол зах зээл ингээд bubble байна гэж хэлээд байгаа ч гэсэн яг тэр яриад байгаа bubble маань дахиад үргэлжлэх зөндөө зай байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд насандаа сонирхолтой чарт байсан учраас энийг бас macro section дээр бас оруулсан байгаа. Тэгээд хаад маань санаж байгаа бол Fuzzy Panda гэдэг татах шинжлэсний нэг хин гэдэг нь мэддэггүй. Ерөнхийдөө anonymous буюу нууц юм short seller-ийн report гаргадаг хамт олон бидний bullish байгаа хувьцаан дээр report гаргаад
Тэгээд тэр хувьцаа маань ерөнхийдөө ол унсан. Гэхдээ хамгийн гайхалтай нь юу вэ гэхээр миний санд болсон хайснаас одоо ч гэсэн бид нэр ашигтай байгаа. Тэгээд тэр утгаараа бид нар бол алдагтай болоогүй. Тэгээд энэ дээр хариулт өгсөн. Тэгээд хувьцаа би судлаад нэг удааг болсон. Надаас энэ айгу сонирхолтой санагдсан юу вэ гэхээр нэг хувьцааг унах гэж оролдоод нэг нөхдөд Twitter-тэй айгу тийм бас хөөрхөн сайн судалсан л байгаа байхгүй ингээд уншихаар айгу гоё. Тийм репорт гаргаад тэнгууд нийт задлал тэрийг айгу хүн дээр хүлээж аваад тэгээд шууд хувьцаа нь унаад энэ төргээд тэгээд нөгөө криптод бид нөгөө фад гэж ярьдаг шүү дээ. Тэгээд тийм фадыг бас юм хэд бол хотонд гэсэн хийдэг юм байна. Тэгээд энэ юг фази панда гэдэг шүүхтэн гэж тэгжилээ. Тэгээд дээрэс нь фази пандагийн ярьсан юмнаас тэр ерөнхийдөө хариултад өгсөн. Тэгээд энэ хариултад өгсөн айгу сайн болсон. Яагаад тэгэхээр хүн болгон isotopтой холбоотой төмийн энергитэй холбоотой технологиудыг бүрэн ойлгохгүй. Тэгээд би энийг өмнөх вебинаруудаараа ерөнхийдөө бол isotopтой холбоотой өөрийнхөө ерөнхийдөө бол ойлгосон технологийн шийдвэрүүдийг ерөнхийдөө бол би тайлбарж тавьсан. Ярьсан. Тэгээд тэрнээс илүү энэ чинь нарийн суудах юм бол аюух юм байгаа байхгүй. Ягаад гэвэл лазер технологи маань хэдэн төрлийн лазер байгаа юм. Эдний хэрэглэдэг лазер технологи бусдаас юугаар ялгаатай. Өмнө нь жишээ нь лазер технологи хэрэглэж байгаа фейлсэн компаниуд байгаа бол юугаараа жишээ нь ASPI ондоо байхын гэсэн иймэрхүү асуултууд аюух байгаа байхгүй. Тэгээд тэр утгаараа бидний хувьд одоо чинь юу гэдэг юм шууд нарийн ухаан судалгаа төвхтэй юмнаас тэр ингээд хариулт өгч байгаа аюу гоё. Тэгээд хариулт өгчөнгүүд ерөнхийдөө хувьцаа маань ойролцоогны 20% өсөж явсан юм дүр зураг ямар ч гэсэн гарч ирсэн. Тэгээд макротой холбоотой бол цагш маань энэ 7 тийм байсан. Тэгээд Uniswap-ийн version 3 гарч байгаа. Тэгээд сүүлд version 4 гарч байгаа. Сүүлд version 3 дээр юу байсан бэ гэхээр нөгөө boggle range-тэй concentrated ерөнхийдөө liquidity гаргаж авдаг юм хөлбөр гаргасан. Миний бодлоор тэр бол нэг тийм сайн бүтээгдэхүүн болоогүй. Илүүтэйгээр curve-ийн stable coin-тэй холбоотой stable swap-тэй ерөнхийдөө өрсөлдөж гаргасан тийм хөлбөр байсан болов уу гэж надад бол санагддаг. Ягаад тэгэхээр stable coin буюу яг ханшин хоорондоо адилхан байх хэвээр asset-уудыг харьцаад илүү тийм тохиромжтой тийм хөлбөр байсан. Тэгээд version 4 дээр бол яг хуу энэ бол айгу гоё хөлбөр болж байгаа юм. Ягаад тэгэхээр Uniswap-ийн contract-ийг хэрэглээд хөгжүүлэлт хийж байгаа бусад багуудын хувьд hooks гэдэг юм ашиглаад тэгээд энэ програм дээр ямар ойлголт өгөх гэхээр нэг life cycle гэдэг ойлголт өгдөг баггүй. Тэгэхээр contract нь яг хаа гэхээр deploy болсоо тэр мэн хэрэгжигдээд явна. Тэр contract чинь deploy болохын өмнө яах юм, deploy болсны дараа яах юм гих мэт нэг өмнө нь дараа нь дунд нь юу хийх юм гэдэг нэг юм ойлголтуудыг болохоор life cycle гэж ярьдаг байхгүй. Одоо амьдралынхаа мөчлөг дээр одоо чинь юу гэдэг хүнээр ярих юм бол даруудаа юу хийх юм, хижээл насандаа юу хийх юм, хөшрөхөд юу хийх юм гэдэг шиг swap маань өөрөө эхлэхээс өмнө юу хийх юм, swap дундуура юу хийх юм, swap болсны дараа юу хийх юм, арилжааны зардал одоо fee буюу төлбөр хураамж нь өөрөө ямар байх юм, тэр хураамжн дээр өөрчлөлт орох юм уу гэдэг гих мэтлэнгээр ийм нөгөө customize хийгээд өөрчлөлтүүд хийх боломжтой болж байгаа юм. Надад энэ одоо аюу таалагдсан. Тэгээд Uniswap баг маань үргэлжлүүлсэн яг энэ AMM-тэй холбоотой буюу automated market making-тэй холбоотой салбартаа үнэхээр том инновац чивээрээ байгаа юм байна гэдгээ бас энэ талаар харуулж байх шиг байна. Тэгээд дээрээс нь singleton гэдэг буюу амар олон төрлийн contract deploy хийх биш яг нэг contract deploy хийгээд тэр нэг contract маань өөрөө маш олон үйлдэлүүдийг ерөөхдөө маш олон функцүүдийг ерөөхдөө давхар хангаа хариуцаад явдаг. Тийм manager manager contract хийснээрээ гүйлгээнүүдийн зардлыг бууруулна гэдэг айгуу гой тайлбар бичсэн байлээ. Тэгээд технологийн шийдэл талаас нь сонирхож байгаа хүмүүс байх юм бол өөрсдөө ороод уншиж болно. Ямар ч байсан богино тайлбар бол энэ. За USDE гэдэг Ethena гэдэг төслийн гаргасан stable coin маань supply буюу нийлүүлэлт маань DAI-с их болтон. Тэгээд DAI маань зах зээл дээр байгаа хамгийн том decentralized stable coin гэж явдаг байсан бол ерөнхийдөө тэр байр суурь энэ датчин гэсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор тэгэхээр Ethena гэдэг төслийн ENA гэж зоос нийлэх хүчтэй өсөж байгаа. Тэгээд манай мөжөлтэй болонгийн бас нэг хүн асуусан байсан. Энэ хэд төслөгээд асуусан байсан. Би бол энэ төслийг бол үргэлжлүүлэн ерөнхийдөө бол тэр нэлээ сайн явах болов гэж бодож байгаа. Гэхдээ нэг хэрэгсэл байна. Одоо ингээ хурц өсөд явж байгаа төсөл байгаа байхгүй буцаад баг all time high хийх шахацаа. Нэг төсөлтэй дээр дахиад airdrop хийх гэж байгаа. Тэгээд airdrop хийхдээ угаасаа онлайн системээр явж байгаа хүмүүсийн төслийг хэрэглээд stablecoin mint гэж явах юм бол ууршуул аваад airdrop хийгээд авах боломжтой болж байгаа. Дээрээс нь
Энэ stablecoin маань болохоор MakerDAO-аас өөрөө ихээр MakerDAO маань өөрөө collateralized debt position буюу CDP гэдэг юм үүсдэг. Тэр маань юу гэхээр $100 stablecoin mint хийж байгаа $150 ETH жишээ нь барьцаанд тавьдаг ч юм уу. Эсвэл USDC жишээ нь DAI болоод хөрөгдөг ч юм уу. Иймэрхүү ерөнхийдөө хөлбөрүүдийг нэгээд явдаг. Эфенегийн хувьд болохоор Stix жишээ нь ETH барьцаалах юм болно. Энэхүү project маань цааталтаа яацдаг вэ гэхээр ижил хэмжээний тэрнтэй яг тэнцэх хэмжээний ETH-ийг болохоор centralized exchange-дээр short хийдэг. Тэгээ bull market дээр ямар өрөмөц юм явдаг вэ гэхээр futures market дээр funding weight гэдэг юм байдаг. Funding weight маань өөрөө positive байх юм бол юу болдог вэ гэхээр long хийж байгаа хүн маань төлбөр төлөөд short хийж байгаа талдаа төлбөр төлөө. Short хийж байгаа тал маань болохоор long хийж байгаа талаас 8 цаг болгоно төлбөрүүд аваад явдаг. Тэгэнгүүт энэ маань болохоор эдгээр өөрсдөө delta нөгч. Нэг талаагаас ETH байж байгаа нөгөө талаас ETH-тэй short хийж байгаа учраас ETH-ийн нөгөө нэг ханшийн савлгаанаас эдгэрт ямар нэг авдаг байхгүй. Ягаад гэвэл нөгөө delta-га neutralize хийх буюу 0 болох гэж байгаа учраас. Нөгөө талаас funding rate эдгээр өөрсдөө цуглуулад явах боломжтой болчих жоох байхгүй. Тэгвэл funding rate-ээс орлого олоод тэгээд нөгөө нэг Ethereum-ийн stablecoin mint-ийг суусвал эдгээр угаасаа өндөр хүү боломжтой болчих жоох байхгүй. Тэгээд энийгээ дагаад нөгөө stablecoin-ийн хэрэглээ өсөөд ингээд өсөд явчихж байгаа. Centralized exchange дээр гэхдээ hedge хийгээд даралтууд хийж байгаа учраас миний бодлоор систем нугаас өөрөө эрсдэлтэй. Тэр нь ямар утгаараа гэхээр дизайн талаас эрсдэлтэй. Тэгээд яг энэ дизайнтай холбоотой эрсдэл янз бүрийн датад математиктэй холбоотой асуудлууд нь яаж явж байгаа бүүмэд тэрийг өөрсдөө та нарийн судлыг гэх юм бол ороо сууж болно. Тэгээд миний бодлоор бол MakerDAO дээр ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийх нь илүү эрсдэл багтай ийм хөлбөр юм болов гэж би бол бодоод байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор өөрчлөлтөд таад маань сонирхох юм бол ярилцж байгаа. Тэгээд эдгээр дээр байгаа асуудлуудыг болохоор Mizaragos жишээ нь ингэж бичсэн байгаа юм л да. Exchange дээр байгаа funding weight маань өөрөө positive байхаа болоод negative болчих юм бол жишээ нь эрсдэлтэй болоод нөгөө нэг эдгээр маань орлого олох гэж заргалтай болоод явчих واخхой. Тэгэхээр яг тиймэрхүү эрсдэлийг жишээ нь дурдсан байгаа. Bull market дээр бол тэр эрсдэл бол гайгүй. Миний бодлоор зүгээр л яг exchange хийж байгаа маань миний бодлоор хамгийн том эрсдэл авчиж байгаа зүйл юм болов уу гэж надад санагдсан. За GOAT гэдэг төсөл гарсан. $1 тэрбум market cap ерөнхийдөө бол хүрсэн байгаа. Тэгээд энэ төсөл маань GOAT мөн байна. Одоогийн байдлаар $739 сая market capтай. Саяхан бол 11 сая 17 миний төсөлдөр 1 тэрбум 300 сая хүрч исэн юм байна. Тэгээд энэ хөдөлс маань аягүй сонирхолтой. Юугаар сонирхолтой гэхээр Truth Terminal гэдэг нэг юм баачны бот гарсан байгаа байхгүй. Тэгээд энэ маань болохоор AI language model. Тэгээд энэ бүх model маань яадаг вэ гэхээр зүгээр л ингээд Twitter дээр shit post хийдэг заяа. Дандаа нэг хогийн юм бичдэг. Тэгээд ягаад энэ хогийн бичээд байгаа юм гэхээр энэ AI-г сургахтаа ашигласан дата нь өөрөө айгүй хогийн датанууд ашигласан. Тэр нь юу вэ гэхээр нөгөө 4chan, Reddit энтергээд хамгийн бага нөгөө нэг censorship-тэй интернет дээр байдаг одоо хамгийн заваа юмнууд ярьж битдэг одоо хамаа намаагүй юмнууд шеэрлдэг ийм формуудаас ерөнхийдөө датануудыг аваад тэгээ ерөнхийдөө хийсэн. Тэгээд одоо энэ чинь I can make asshole flutter like a hummingbird's wings. It's incredible. Тэгээд энэ одоо юу гэдэг чинь те энэ одоо чинь нэг жоохон falling into someone's pants while they sleep is a surprisingly effective way of sabotaging them in the next day. Тэгээд мишгийн имэрдөө хинэстэ joke хийгээд амстаа тэгээд сонирхолтой заяа. Ингээ уншсан бол аягүй сонирхолтой. Гэхдээ бас 18 нэмэх нэрхийдээ бол тэгээд нэг ийм тавар шаваад. Тэгээд энийг хасан бэ гэхээр нэг юм шашин шиг юм яриад одоо AI-ийн зохиосон баг л шашин болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд нэг юм шашин шиг юм яриад goat гэдэг аягүй урт юм яриад тэнгуут нь тэрэнд нь нөхдөөд энэ бол өөрөө бол энэ токеныг бол ланч хийгээгүй заяа. Гэхдээ энэнд зориулаад энэний контракт руу жишээ нь мөнгө явуулаад энэний ажрс руу мөнгө явуулаад тэгээд нэг юм ингээд ланч хийсэн гэж би ойлгосон. Тэрнээс биш энэ интернетээр бичиж байгаа энэ бот бол давхар токен бол ланч хийдэг гэж бол би ойлгоогүй.
баг миний зүг байх хэвээр. Миний уншиж судалснаар бол тийм. Тэгээд энэний яриад байгаа тийм шашин дээр нүнслээд Goats Maximus гэдэг юм зоос гаргаад тэгээд Goat гэдэг юм зоос гаргаад тэгээд нөгөө зоос маань болохоор $1 триллион market cap хүрсэн. Тэгээд энэ хүү AI маань болохоор хамгийн анхны $100 AI agent болж байгаа байхгүй ягаад гэвэл Azure дотор нөгөө энэ зоосон байгаа тэр нэг $100 өгч байгаа байхгүй. Тэгээд энийг үүсгэн байгуулсан хүн маань хин бэ гэхээр Andy Ivey гэдэг энэ залуу байгаа. Энэ бол тэгээд мэдээж мундаг инженер байгаа байхгүй. Тэгээд хөрх сэтгэл хийж байгаа. Ийм инженер байгаа таа. Тэгээд энэ дээр яг хуу зах зээл дээр ямар тренд харагдаж байгаа гэхээр зах зээл маань энэ хувьцааны зах зээл дээр угаасаа AI зах зээл маань өөр айгу буулж байгаа даа. Тэгээд зах зээл мэдээж угаасаа AI хэрэглэж байгаа усуд айгу байна. AI-тай холбоотой хувьцаат маань яхахгүй үнэхээр том өөрчлөлтийг авчих юм байна гэдгийг бол бид нар бол одоо нэгэн ойлгож хүлээн хийж байгаа. Тэгэхээр энэ хүү яг AI-тай холбоотой юмнууд маань нэлээд олон юм өрмөц туршлагуудыг ерөнхийдөө крипто зах зээл дээр хийх юм байна гэж ойлгож байна. Тэгээд зах зээл маань иймэрдүү төрлийн хөлбөр туршилтууд дээр их хэмжээний үнэлгээ өгөх дийлэн байна гэсэн. Тэгэхээр зах зээл дээр юу гэхээр заавал энэ зоосыг ороод худалдаж авах та биш. Энэ зоосыг жишээ нь юу гэдэг $1.3 триллион маркет каптай үнэлгээтэй болгосноор зах зээл өөрөө биднэрт юу сонирхож байгааг харуулж хэлэх гээд байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ зах зээл энэ удаагийн циклээр явж байгаа өсөлтөн дээр явж магадгүй тийм сонирхолтой narrative буюу одоо хөрөнгө оруулалтын хөлбөр маань өөрөө бас ийм AI agents-тай холбоотой юм байж магадгүй байна гэж бол ерөнхийдөө ойлгож байна. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нэр энэ удаагийн 100x-ийн цувралаараа нэг төслийг санал болгосон. Тэгээд мөржүүлэлтөд болсон. Тэгээд битсэн одоогийн байдлаар 4x хийсэн байгаа. Тэгээд тэр төслийг бас хэдүүлээ энэ дээр бас хагт яриа шатнаа. Тэгээд Reddit болон 4chan-ы датаг ашиглаад хийсэн болохоор энэ өөрөө юм бүтүүлэг нөхөр байгаа. Тэгээд гаргасан шашин машинтай холбоотой юм бас энд байна. Тэгээд энэ фаундерын ярьсан яриа нас энд байна. Тэгээд эндээс нэг асуулт гарч ирсэн л дээ. Тэр юу гэхээр бид нар за AI-тай холбоотой, AI agents-тай холбоотой асуудлуудыг бид нар юу гэж ойлгож байгаа юм бэ гэж хатад нэг тэгсэн. Тэр одоо зах зээл дээр ямар хүлээлт байгаа гэхээр за магадгүй AI agent гарч ирээд амар ухаадаг AI гарч ирээд том компаниуд тэр ажилчдыг буюу хүмүүсийг ерөнхийдөө AI маань өөрөө орлоод тэгээд яг хүний хийдэг ажлуудыг хийгээд явах юм шүү гэдэг нэг юм хүлээлт гарч ирж байгаа. За тодорхой нэг ажлуудыг бол AI хийж болохыг бол бид нар бүрэн ойлгож байгаа. Жишээ нь юу гэхээр McDonald's орлоо, drive-thru дээр очихлоо. Юу гэдэг те? Ингээд double cheeseburger те, large fries, one soda те, Coke гэд хэлэх юм бол тэрийг ойлгоод тэгээд чиний нийт одоо чинь төлөвчтэй төлбөрч юм байна. Картаар төлмөр байна уу? Apple Pay-ээр төлмөр байна ч гэдэг юм уу тийм иймэрхүү асуултуудыг асуудаг AI бол угаасаа хийх боломжтой гэдгийг бид нэр ойлгоод байгаа. Цаашлаад нэгэн нарийн ажлуудыг чинь хийх боломжтой бай тийм. Миний хийж байгаа ажлыг чинь 100% AI орлоод одоо чинь юу гэдэг 7 хоног болгон зах зээлийг судлаад репорт бичээд ажлын хөрөнгө оруулалт ингээд санд болгоод явах боломжтой гэдэг нэг иймэрхүү одоо хөлбөрүүдийг бид нэр ялгаад нэгсв ч тийм. Тэгэхээр яг энэ иймэрхүү арай нэг илүү боловсронгуй гэх юм уу үүрэг оройлууд дээр хэмэл оюунхан өөрөө байж чадах уугүй юу гэдэг маань өөрөө аягүй сонирхолтой асуулт бөгөөд нөгөө талдаа зах зээлийн илүү сонирхож байгаа ийм байрал байгаад байгаа байхгүй. Тэгээд яг уу энэ асуултанд магадгүй хариулж болох эндээс судалгаа хийж болох хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр за хоёр ингээд AI гаргаж ирээд хооронд нь юм яриулаад байх юм бол нэг AI нөгөө AI-тай юм заагаад хоёулаа айгу ухаадаг болоод ингээд хүн одоо чинь нэг хүнтэйгээ харилцаад багш одоо хүүхдэд юм заагаад тэгээд тэр хүүхэд өсгөөд ингээд юу гэдэг те шавь нь өөрөө багшаасаа лаг болоод гэж явдаг контент бол яг л хүн өөрөө айгу ухаалаг учраас суралцах чадвартай учраас те хүүхэд ямар ухаантай төлөө те яг тэр шиг AI-аараа за юм заалгаад юм суралцаад илүү мундаг болоод ингээд явах боломжтой юу гэдэг асуулт байгаа байхгүй. За тэгвэл яг ингээд зөндөө бол AI-ыг хооронд нь харьцуулж хариулмаар Facebook дээр ч гэсэн ийм судалгаанууд ингээд явсан байгаа байхгүй. Тэгээд яг юунууд болж таарад байгаа гэхээр яриа нь өөрөө утгагүй болоод тийм nonsense одоо англиар бол nonsense гоо ямар ч утга учиргүй балаа юм яриад илийд балаарад игээд харцаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яагаад юм болоо гэдэг нэг асуулт гарч ирж байгаа тийм. Тэгээ энэ дээр яг нөгөө AI-ийг тэгвэл заяа. AI үнэхээр AI-аас дамжуулаад ухаантай болж болох уугүй юу гэдгийг шүү дээ. Яг судалж бодох гэхээр AI маань өөрөө яаж бий болоод байгаа гэхээр одоо neural network гэж яриад байгаа шүү дээ. Асар их хэмжээний датануудыг аваад хооронд нь дунд нь одоо ингээд зүй тогтлоод энэ одоо тэр зүй тогтлыг одоо яадаг гэхээр weight буюу одоо энэ одоо чинь юу гэдэг B гэдэг үг байлаа гэж бодох юм бол B гэдэг үгний дараа
ямар үг орж ирэх вэ гэдэг дээр магадлалууд орж ирэх байгаа. Одоо чинь юу гэдэг те би бол гэх юм уу, би чамд гэх юм уу те. Тэгээд ингээд магадлалууд ингээд бүгдээр ингээд тооцоолоод тэр нь магадгүй одоо чинь юу гэдэг 10 үг байх юм бол 11 дэх үгэн жишээ нь юу байх магадлал нэг өндөр байх юм гэх мэтлэгээр асар том датан дээр ингээд сургачж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэхүү сургаж байгаа процесс дээр тэр хэрэгжилж байгаа дата маань өөрөө бодит яг хүмүүсийн бий болгосон одоо чинь юу гэдэг Википедиа дээр бий болгосон, сошиал медиа дээр бичсэн, номнууд дээр бичсэн тэр ингээд иймэрдүү үгнүүд одоо тийм өгүүлбэрүүд, ном бичиг одоо хууль кейсүүдийг бүгдийг цуглуулад тэндээсээ боловсруулж байгаа учраас нэг талаасаа AI маань өөрөө хоошин зүйлсээс илүүтэйгээр яг хүний бий болгосон нийт одоо чинь юу гэдэг хүн төрөлхтний бий болгосон мэдлэгийг нэг шиг систем дотор ингэж багцлаад оруулсан зүйл байгаад нэгсэн байхгүй. За тэнгууд хүн хэрэггүй болохын тулд хүнээс тэр нөгөө нэг ориг дата авахын оронд химэл оюун ухааны боловсруулсан датагаар химэл оюун ухааны боловсруулаад химэл оюун ухаан маань өөрөө хөгжөөж явчих юм бол нөгөө нэг general intelligence буюу яг хүнийг давсан тэр оюун ухаан гэдэг зүйл чинь өөрөө бий болох юм биш үү гэдэг нэг юм таамаг бид гаргаж болох гэдэг байхгүй юу. За тэнгууд өмнө бидний нэг мүлжүүдэ болноор ярьжсэн нэг юм сонирхолтой судалгаа гэдэг нэг хийсэн байгаа байхгүй. Тэр нь тэгээд юу вэ гэхээр тэгвэл AI-ийн өөрийнх нь боловсруулсан датагаар чинь ингээд хөгжүүлээд явчих юм бол юу болох юм бэ гэдэг. Тэгэнгүүт нөгөө нэг AI маань өөрөө хэр unique одоо тэг таамаглалд бирх одоо чинь тэг хариултуудыг өгч чадж гин гэдгээр нөгөө AI-г сайжирч өгнө үгүй юу гэдгийг хараад байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ маань болохоор одоо чинь баруун тал руугаа байх тусмаа илүү одоо комплекс хариулт өгөөд байна гэсэн үг байхгүй. Комплекс буюу одоо илүү одоо мундаг хариултууд өгөөд байна гэсэн үг. Зүүн тал руугаа байх тусмаа илүү болохоор general таамаглалд амархан хариултууд өгөөд байна гэсэн үг. Тэгэнгүүт AI-ийн боловсруулсан датагаар AI-г боловсруу одоо train хийх тусам нөгөө AI маань өөрөө model маань өөрөө collapse хийх буюу ерөнхийдөө бол датанууд алдагдаад ориг датагаа алдаад тэгээд дээрээс нь уур чадвараа алдаад буюу яг ингээд давтагдахгүй мэдээлэл өгөх чадвараа ерөнхийдөө алдаад энэ AI маань өөрөө илүү ухаалаг болохоос илүүтэйгээр илүү мангар болоод байна гэдэг ерөнхийдөө олж тогтоосон юм байна. Тэгээд айгуу сонирхолтой санагдлаа. Тэгээд энэ маань биднэрт цаашдаа яг энэ химэл оюун ухаантай холбоотой, software solutionтай холбоотой, криптотой холбоотой төслүүдийг бид нэр ерөнхийдөө харж байхдаа энэ төсөл одоо худлаа цэвэр хайп дээр үндэслэсэн юм уу эсвэл энэ төсөл үнэхээр мундаг инноваци байх юм уу гэдгийг бид нэр дүгнэхтэй ийм төрлийн ерөнхийдөө мэдээллүүдийг ашиглаад энэ олдуулс дээр ерөнхийдөө үндэслээд тэгээд шийдвэрүүдээ гаргуул сайн болов гэж бол би бол хувьдаа бодож байгаа. Тэгээд та бүхэнд манаас энэ сонирхолтой санагдсан болов гэж найдсан. Миний Euro гэдэг миний айгу болшидэг зүйл байгаа. Тэгээд энэ хөдөлсөл маань M3 гэдэг ийм хөлбөр гаргасан. Тэгээд энэ маань юу гэхээр meme coin гаргадаг. Одоо meme coin гаргадаг хамгийн popular platform маань өөрөө Solana дээр pump.fun болсон шүү дээ. Тэгээд pump.fun маань ерөнхийдөө одоо зах дээр гарч байгаа нийт баг тэр нийт одоо meme coin-ыг хэдэн хүнд тэнд гаргаад бүүм гэдэг. Амар олон зоосонд гараад. Тэгээд нэг хэсэг нөгөө live streaming хөлбөр гаргасан чинь их найз өхнөө ингээд хүлээ тавьж байсан байх. Тэснэ миний зоос ингээд market cap нь хэдэн мянга хүрэх юм болсон баг их найз өхнөө зоо тэл юм стрим хийж явахдаа лайв хийж явахдаа зодож модох юм аашин бүүмэд. Тэгэж мэгээд бүр ингээд зоосоо pump хийгээдсэн чинь тэр хөлбөр ерөөхдөө бол болсон. Тэгээд meme coin маань ерөөхдөө Solana дээр нэлээд газар авч байгаа. Тэгээд энэ meme coin-тай холбоотой дараагийн аягүй тийм сонирхолтой хөлбөр гаргасан нь Miriora-гийн M3 байгаад байгаа байхгүй. Тэр маань яг гэхээр зоос гаргалаа, зоосныхаа liquidity төвөгчлээ. Тэгээд зоос худалдаж авсан улсууд яг гэхээр энэ дээр орж ирээд өөрсдөө зоосыг стейк хийчихэнгүүт яах вэ гэхээр нөгөө нэг татал нь пул байгаа юм чинь нөгөө зоос маань арилжаалаад ингээд янз бүр болоод явангууд чинь нэг арилжааны фи гарч ирнэ. Тэгэхээр тэр фи маань эргүүлээд нөгөө зоосоо стейк хийсэн улсуудад урамшил болоод орж ирдэг нэг юм холбоог бий болгоод тэгээ яг хүмүүсийн нөгөө meme coin авангуудаа шууд зардаг биш стейк хийгээд нөгөө түлхэл хийдэг иймэрдүү схем рүү илүү оруулах зорилготой ийм нэг хөлбөр гаргасан юм байна. Тэгээд энэ айгуу гоё ажил болж байгаа юм байна. Тэгээд миний хувьд бол яг хэрэгж үзээгүй ямар ч байсан тайлбар нь бол энэ тэгээд Solana дээр байдаг ерөнхийдөө бол Twitch дээр байдаг аккаунтууд бол энэ дээр бол нэлээд буулж шээ. Тэгээд надад бас мэдээс нэлээд таалагдсан. За AI-тай холбоотой төслүүд жишээ нь яаж явж байгаа жишээ ингээ харуулах юм бол ямар төсөл байгаа гэхээр Arbitrum дээр жишээ нь AI Sweatshop гэдэг нэг юм төсөл байгаа байхгүй. Тэгээд энэ болохоор яг гэхээр арилжаа хийдэг нэг юм DeFi AI agent жишээ нь бий болгож байгаа. За тэгээд яг AI agent гэхээр та юу гэж ойлгож болох вэ гэхээр ChatGPT-ийн хамгийн сүүлд гаргасан O4 гэдэг хамгийн хүчтэй модель байгаа. Claude-ийн болохоор Claude 3.5 гэж байгаа. Google-ийн Gemini гэж байгаа. Сүүлдээс бид нэр ярьжсэн Alibaba-гийн Qwen гэдэг модель байгаа. Meta-гийн Llama гэдэг байгаа. Тэгээд иймэрдүү модулууд
маань яаж болдог вэ гэхээр context data нэмж болдог. Context data буюу яг гэхээр тухайн large language model дээр за энэ датанууд дээр үндэслээд энэ мэдээлэл дээр үндэслээд ингэ шийдвэр гаргаа. Одоо нэгсэндээ энийг хамгийн энгийнээр юу гэж ярьж болох вэ гэхээр бид нар жишээ нь эссе бичлээ гэж бодъё л та. Англи дээр эссе бичлээ, эссегээ өглөө. Тэгээд миний эссегийн алдагдсаад над руу эргүүлээд өгчөө гэх юм бол энэ тохиолдолд дээр контекстн дээр нь чиний оруулсан эссе ч очих гэсэн үг байна. Ягаад гэвэл тэр AI мэн өөрөө хариулт өгөхдөө ашиглагдаж байгаа датан дотор чиний эссений чинь үгнүүд одоо тэр ингээд бичлэг чинь өөрөө орсон байна гэсэн бичиж орсон байна гэсэн үг байхгүй. Яг тэрнтэй адилхан криптотой холбоотой датануудыг нөгөө AI дээр контекст болгож оруулаад за одоо ямар зон судалж авах ямарыг зарахын ч гэх юм уу тийм иймэрхүү асуултууд юм асуулт боломжтой болчих гэсэн үг. Тэгээд нөгөө AI мэн өөрөө арилжаа тэгээд ашигтай арилжаагүй юу гэдгийг ерөнхийдөө бид харж бас боломжтой байгаа байхгүй. Тэгээд миний ажил хийж байгаагаар л энэ AI л амжилттай арилжахгүй байна. Тэгээд treasure нь бол одоогийн байдлаар бол бидний $195,000 байгаа байхгүй. Эсвэл энэ мангар ашигтай арилжаад айгу бага хэмжээнээс юм болсон. Намайг шалгахад нэг иймэрхүү байсан. Сүүлд одоо шалгахад жишээ нь ямар байх юм бүү мэд. Хэдүүлээ хамт хах гад үгүй. Мөнгө нь бол хэмдэлэх юм. $197,000 сая долларч $197,000 байгаа байхгүй. Тэг яг уу. Яа. Өөрхөн баян ботлоо. Тэгээд надад бол яг уу яг энэ large language model-оор арилжаа хийлгээд ингээд shitcoin аваад энэ төр гэдэг ингүүд иймэрхүү айднууд бол худлаа юм шиг надад санагдаад байна. Тэгээд нөгөө AI-тай холбоотой яг уу зах зээл төр анхаарал хандагдаад ийшээ мөнгө орж байгааг бол ойлгож байгаа. Гэхдээ иймэрхүү хөдөлгөөнд бол миний бодлоор хол явахгүй. Ягаад тэгэхээр бид нэр өөрсдөө хуваарь чинь нэг хийж болно шүү дээ. Заавал энэ дээр юу гэдэг ийм вебсайт энэ төр хийх шаардлага байхгүй. Өөрсдөө яг кодоо бичээд тэгээд local environment дээр сервер нэгээд тэр серверээ хасаагаад тэгээд цаашаа юу гэдэг ChatGPT руу API call-ууд хийгээд тэгээд өөрсдөө context data-гаа нэмээд ингээд ийм арилждаг бот хийх гэж оролдож болно. Гэхдээ үнэхээр тэгж бот амжилттай арилждаг бол одоогийн байдлаар бид нар энэ боттой дат мөнгө хийж мэдэргээ тиймэрхүү ярианаас сонсоор байхгүй. Тэгэхээр надад бол энэ бол жоохон үнэшлэх санагдаад байна. Одоогийн байдлаар бол цаашдаа яг яаж хөгжөөд ямар мундаг болохыг бид нар бол мэдэхгүй. За double zero гэдэг энэ төсөвч нэрцүүд гарч байгаа. Энэ маань нэгэн зах зээл дээр анхаарал татсан. Тэгээд Solana Foundation дээр 4 жил ажилласан подкаст ажлуудыг зарах юм байна. Бас энэ төсөл дээр ихэд бол баг фаундеруудын нэг болоод орж байгаа юм байлээ. Тэгээд энэ хүү double zero гэдэг төсөл маань яг хэрэг layer-ийн блокчейнуудыг custom дахиж scale хийхэд туслах network-ийн layer дээр нь орж ирж байгаа юм төсөл юм байна лээ. Тэгээд энгийнээр тайлбарлаад энэ зав. Би энгийнээр тайлбарлахад ордё. Интернет маань өөрөө юу вэ гэхээр зөндөө олон компьютер буюу серверүүд хоорондоо холбогдсон юм систем баггүй. Тэгээд бид нар интернетээр хоорондоо харилцаад ямар нэгэн байдлаар бидний интернетээр ингээд мэдээлэл аваад би өнөөдөр та нартай ярих боломж байна. Яагаад би болж байгаа гэхээр миний компьютероос дата гараад таны компьютер руу таны гар руу очиж дата очиж тохиод байна. Тэгээд тэр датаг болохоор юу гэж ярьдаг вэ гэхээр бид нар пакет гэж ярьдаг. За тэр пакет маань өөрөө гарлаа. Серверүүд амжаад явна. Тэгээд мэдээж том серверүүд маань юу вэ гэхээр одоо юу гэх юм Amazon Web Services, Google Cloud, Microsoft Azure гэдэг юм уу, IBM Cloud, Oracle Cloud гэдэг юм том cloud-ийн ерөнхийдөө компаниудаар ингээд дамжаад энэ серверүүдээр ингээд явж байгаа. Тэгээд энэ хүү дамжиж явж байгаа энэ хүү хөтөлбөрүүд маань өөрөө айгуу тийм efficient биш байдаг гинэ. Одоо чинь таад Монголд ярьж байгаа бол одоо чинь юу гэдэг Chicago-гоос шууд Улаанбаатар орохоос илүүтэй юу гэдэг Chicago руу явснаа, Лондон руу явснаа, Токио руу явснаа, буцаж Америкууд энэ рүү иржснээ. Тэгэхээр цаашаа юу гэдэг Бээжин орсноо. Тэгээд дараад нь Улаанбаатар орж мордог ч юм уу. Тэг ингээд нөгөө packet маань өөрөө travel хийж явахдаа хамгийн богино хугацаанд хамгийн одоо хурдтайгаар хамгийн үр дүнтэйгээр travel хийхээс илүүтэйгээр жоох ингээд юм сонин ингээд газруудаар ингээд хамжаа packet маань өөрөө яваад идэг гинэ. Тэгээ мэдээж net маань өөрөө аяга хурдтай учраас бид нарт бол тэрээс үртэй мэддэггүй байгаа. Гэхдээ яг асар хурдтай жишээ нь арилжааны систем хийх байгаа тохиолдолд тэр маш хурдтай блокчейн хийж байгаа тохиолдолд тэр бол тэр нэг хэдхэн миллисекунд маань ч гэсэн аяга тийм том үр дүнтэй байдаг юм байна. Тэгэхээр тэр асуудлыг яаж шийдэх вэ гэхээр networking layer дээр double zero маань өөрсдөө гэсэн ийм incentive layer бий болгоод тэгээд service level agreement буюу бид нар double zero хэрэгснийхаа ачаар одоо юу гэдэг те хувьд одоо жишээ нь юу гэдэг те тодорхой bandwidth буюу тодорхой хэмжээний одоо секундэд одоо минутанд одоо явуулдаг энэ пакетний хэмжээг бид нэр байнгын баталгаатай явуулдаг юм байя гэдэг хэлбэрэнд орох гэдэг юм.
Энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр бид нэр машин бариад явах юм бол одоо жишээ нь нэгдэг байхгүй маань Chicago чинь даунтаун руу өглөө яваа гэх юм бол хүнжигддэг байхгүй. Ягаад тэгэхээр хүн болгон даунтаун руу явах гэж оролдоод байгаа болохоор. Тэгэнгүүт амар баян хүн бол чинь өөрийн гэсэн явдаг замтай байл гэж бодъё л доо. Тэгэх юм бол өөр машинууд орж ирэхгүй заа. Зөвхөн чиний машинд явж байгаа чинь. Эсвэл танай компани хүмүүсийн машин явж болдог өөрсдийн гэсэн нэг тийм игнэтэй байлаа гэж бодъё. Тэгэх юм бол бусад машинаас хамаагүй хурдан жишээ нь ингээд хотын төв орноод яг тэрнтэй адилхан интернетээр travel хийж байгаа энэ хүү дата минь юугаар travel хийдэг вэ гэхээр кабелаар одоо монголоор юу хийх кабел юм шиг. Угаасаа кабел чинь кабел шүү дээ. Шилэн кабелаар ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр шилэн кабелийг яах гэхээр яг тэр өөрийн гэсэн замтай болж байгаа шиг тэр шилэн кабелийн тодорхой хүчин чадлыг 100% өөрсдөө ашиглахаараа түрээлчихнэ гэсэн үг юм билээ. Тэгээ тийм боломжийг ерөнхийдөө бий болгож оруулж байгаа. Тэгээд яг хөө надад нэг сонирхолтой санагдсан. Дээрэс нь гайхалтай нь юу гэхээр Solana-тай шууд хамтраад ажиллаад явж байгаа юм билээ. Solana дээр сүүлд гарч байгаа Firedancer гэдэг клиент байгаа. Тэгээ Firedancer клиентууд маань ерөнхийдөө энэтэй ингээд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ маань өөрөө mainnet-ээр гараад явах болно. Хамгийн түрүүнд ерөнхийдөө бол Firedancer чинь хэрэглэх юм билээ. Тэгээд одоо бол testnet төр чинь Firedancer хэрэглэдэг айлуудын ингээд юу гэдэг blog build энэ хийж үзээд ингээд ашиглаж байгаа юм. Тэгээд дахиад нэг энэ дээр айгүй сонирхолтой нэг юм ярьсан. Энэ юунд зориулсан бэ гэхээр биднэрт зориулсан биш байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ жишээ нь орж ирэл үү. За double zero хэрэглээ. Энэгээр нэг гигабайт файл шийдэх тийм. Тэгээд бид нар бол одоогоор ярихгүй гэв. Тэгэхээр энийг одоо яг юу гэдэг бүтээгдэхүүн маань бэлэн болсон бол нэр хэлэх гэхээр блокчейн дээр ажиллаж байгаа нэг validator буюу одоо энэ блокийг бариад байгаа тийм нэгдүгээр блок, хоёрдугаар блок, гуравдугаар блок гэдэг ингээд блок өрөөд энэ блокчейнийг ажилуулад байгаа энэ хүн validator-ууд маань хэрэглэн гэсэн үг байхгүй. Тэгээд validator маань өөрөө юу хийж байгаа гэхээр зөндөө олон гүйлгээнүүд одоо ингээд транзакшнууд орж ирж байгаа. Одоо чинь юу гэдэг инхээ нэг доос худлаж авах гал, транзо нэг доос даах гал худлаж авах гал. Энэ олон ингээд арилжаанууд маань өөрөө юу гэхээр транзакшн тийм. Энэ транзакшнууд чинь бүгдээр ингээд орж ирдэ. Энийг авах гэсэн мөнгө нь яг өөртөө байсан юм уу? Энэ wallet-наас одоо жишээ нь юу гэдэг тийм инхээ ингээд $1000 заагаад энэ зоос авах гэдэг. Үнэхээр энэ дотор нь wallet дотор $1000 зоос нь байгаа юм уу? Үнэхээр энэ wallet өөрөө энэ эзэмшдэг юм уу? Эзэмшдэг бол одоо чинь signature зөв юм уу? Гэх мэт ийм нэг шалгалтуудыг хийдэг байхгүй. Тэр энэхүү шалгалт хийж байгаа буюу энэхүү verify хийж байгаа process маань өөрөө бас мэдээж тооцоолын resource гэж байгаа. Тэгээд validator-ийн хамгийн гол хийдэг ажлуудын нэг байгаа байхгүй. Тэгээд double zero-гийн ярьж байгаа зөвүүн юм нь юу вэ гэхээр датан дээр ямар ойлголттой байгаа гэхээр мэдээж хэр хэмжээний дата явуулах юм. Тэгээд дата маань өөрөө хэр одоо чинь хоцорж очих юм буюу одоо чинь юу гэдэг те 1 секундын дараа очих юм уу 1 минутын дараа очих юм уу 2 минутын дараа очих юм уу гэдэг ийм ойлголт байна. Тэрийг болохоор бид нэр юу гэж ярьдаг гэхээр latency гэж ярьдаг. Тэгээд тэнгуут ямар ч latency introduce хийхгүйгээр буюу датанд чи ямар ч хоцролт учруулахгүйгээр нэмэлт тооцоолол хийж өгнө гэдэг нэг юм яриад байна. Тэр нь яг хөө гэхээр за шилэн кабель явж байгаа. Шилэн кабелийн одоо таад ингээд шилэн кабелийг үзүүлэх гэж байна. Зөндөө олон ингээд шилэн кабель холбогдсон байгаа. Зарим холбоосууд тэр нь FPGA буюу Field Programmable Gate Array гэдэг ийм хагас дамжуулагч тавиад тэр хагас дамжуулагч маань тэрүүгээр урсаад явж байгаа датан дээр шууд ингээд real time зүгээр явж байхад нь параллелаар ингээд одоо параллелаар тооцоолох юм. Тэгээд датануудыг жишээ нэгээд юу гэдэг те signature-уудыг verify хийн, зарим transaction-уудыг filter хийн, block building process дээр туслан гих мэтлэн иймэрхүү үйлдэлүүдийг хийх юм бол validator-ууд маань нийт хийдэг ажлууд маань өмнө байн хийдэг байсан signature verification-тэй холбоотой ажлуудыг хийх шаардлага болчихно гэсэн үг. Ягаад гэвэл анхнаасаа л нөгөө дата маань орж ирээд нөгөө шилэн кабелээр дамжаад орж ирэхдээ боловсруулагдсан фильтрэгдсэн ороод ирчингүүд өөр юм дээр байгаа resource-уудаа зарцуулахад болчих юм бол блокчейн маань санснаас ч илүү дахиад scalable болох боломжтой гэсэн үг байхгүй. Бид нар бол одоо жишээ секунд нь 1 сая гүйлгээ хийх боломжтой. Decentralized blockchain гэдэг бол бидний хувьд бол одоо бүр алдаатай гайхалтай сонсогдох гэдэг байхгүй. Ягаад гэвэл Sui, Cosmos, Osmosis энтертэй харьцуулах юм бол Solana маань маш олон validator ажиллаж байгаа. Нилээн одоо юу гэдэг Ethereum, Bitcoin-ыг хүүцэх болохоос биш маш decentralized blockchain байхгүй. Тэгэхээр энэ decentralized blockchain маань өөрөө 1 сая гүйлгээ хийн гэдэг нь өөрөө гайхалтай том achievement байх гэдэг байхгүй. Гэтэл double zero-гийн ярьж байгаа орол хэрвээ эдний ярьж байгаа шиг тэрхүү efficiency орж юм бол магадгүй дахиад тэр тоо маань 5-аас 10 дахин өсөд магадгүй секунд 10 сая гэсэн гүйлгээнүүд хийх боломжтой болох юм боломжтой маа гэдэг ийм яриаг ярьж байгаа. Тэгээд шилэн кабелийн технологи маань өөрөө хөгжөөд явж байгаа. Тэгээд бидний connectivity-тэй холбоотой бидний хугацаануудад бид харилцаанууд хийсэн. Тэгээд жишээ нь Cisco, Ciena гэдэг компаниудтай бид харилцаанууд хийсэн. Маш амжилттай ерөнхийдөө явсан. Тэгээд CIEN гэдэг хувьцаан дээр бид санал болгосноос хойш 80% өссөн байгаа харагдаж илээ ямар ч байсан. Тэгэхээр
юу вэ гэхээр шилэн кампийн технологи маань өөрөө хөгжөөд явж байгаа. Тэнгүүд цаашлаад нөгөө шилэн кампыг маань дахиад нөгөө дата дамжуулах блокчейн дээр ерөөхдөө илүү тохиромжтой юм биш шийдвүүдийг гаргаад авчих юм бол дахиад нөгөө блокчейний хурд маань хөгжүүлэлт маань дахиад цааш өсвөлт явах боломжтой юм байна гэдгийг бас энэ хөдөлгөөн маань зах зээл дээр харуулж байгаараа аюу сонирхолтой санагдлаа. Тэгээ та бүхэн маань өөрсдөө подкастын сонсороо тэгээд энэ хүрээд YouTube дээр тавигдах хөлбөр маань ерөөхдөө дуусчих. Тэгээд анхаарал тавьж сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн вебинараар бүгдээрээ уулзъя. Тэгээд би бичлэг унтраагаад тэгээд хоолойгоо чиглээд тэгээд хэдүүлээ дахиад үргэлжлүүлээ.